Энд тоон шулуун байна. Тооллын ихэнтэг. Тоон шулуун дээр тоонууд тэмдэглэсэн байна. Тоон шулууны зүүн гарт талд нь А тоо өгсөн байна. Мөн Б тоо энд тэгтээ ойрхон байрласан байна. С тоон тгийн баруун гарт талд нь байна. Дараа нь энд хідэн тэнцэтгэл биш байна. Бичлэгээ төр зогсоогоод эдгээрээс аль нь үнэн, аль нь худал болох тухай бодорой. Бас заримынх нь хувьд дүгнэлт гаргахад хангалттай мэдээлэл байхгүй гэж магадгүй. Тэгэхээр би та нарыг сая үүнийг хийсэн гэж тооцъё. Чи эдгээрээс аль нь зөв болохыг олох гэж оролцсон, бас аль нь буруу болохыг оролдож үзсэн баха. Одоо бүгдээрээ хамтдаа эзгэе. Эхний тэнцэтгэл бишийг харж байна. Сөрөг Б сөрөг С-гээс бага гэж байна. Бид Б С-гээс бага гэдгийг мэдэж байгаа. Б тоон С-гээс бага гэдгийг бид нар мэдэж байгаа. Яагаад ийм гэж мэдээд байгаа вэ? Тоон шулуун дээр Б тоон С тооныхоо зүүн гарт талд нь байгаа болохоор тэр шүү дээ. Энэ нь илэрхий зүйл юм. Энэ бол үнэн гэж бид нар мэдэж байгаа. Гэхдээ сөрөг Б тооны тухай юу мэдэх вүлээ? Сөрөг Б тоон сөрөг С тооноос бага тоо мөн үү? Тиймээс сөрөг Б тоон шулууны хаана байгаа талаар бодож үзсгээ. Би сөрөг Б-г шар өнгөөр тэмдэглэе. Сөрөг Б гэдэг нь Б тооны эсрэг тоо юм. Ийм учраас Б тоон тооллын ихийн зүүн гарт талд нэг чирчмээр байгаа болохоор эсрэг тоон тооллын ихийн баруун гарт талд нь байх ёстой. Тэгэхээр сөрөг Б нь энд байх болно. Одоо сөрөг С нь хаана байх вэ? Өмнөхөө сэргээн санахад С тооны эсрэг тоо шүү дээ. Сөрөг С нь тооллын ихээс зүүн тишээгээ 1 2 3 4 5 ингээд 5 нэгж зайд барилах болно. Ялгаатай өнгөөр зурж харуулж болно. Ингээд сөрөг С тоог ягаан өнгөөр харуулжээ. Сөрөг С нь энд байна. Тэгэхээр сөрөг С-гээс сөрөг Б нь бага тоо мөн үү гэдгийг харьцуулан жишиж харъя. Үгүй юм байна. Тоон шулуун дээр сөрөг Б нь сөрөг С-гийнхаа баруун талд нь байрлаж байна. Сөрөг Б нь сөрөг С-гээс илүү юм байна. Тэгэхээр энэ худлаа. Сөрөг С нь сөрөг Б-гийнхаа баруун гарт талд нь байна. Сөрөг Б нь сөрөг С-гээс илүү юм байна. Яагаад энэ нь бага байгаа юм бол гэд энэ тухай бодож үзье. Сөрөг тооны өмнө сөрөг тэмдэг тавих юм бол эерэг тоо гардаг гэж. Сөрөг тооны өмнө сөрөг тэмдэг байгаа учраас С тоон эерэг тоо байна. Сөрөг тооноос их тоо бол эерэг тоо байна гэж бүхэлд нь дүгнэлт хийж болно. Тоон шулуун дээр сөрөг Б нь С-гийнхаа зүүн гарт талд нь байрлаж байгааг харж байгааз. Эндээс нэг ийм дүгнэлт гаргаж болох юм байна. За дараагийн асуулт нь сөрөг Б нь тгээс их үү? Бид аль хэдийн сөрөг Б-г тоон шулуун дээр тэмдэглэсэн байгаа. Тгийн баруун талд нь байна. Эдгээр тоонуудын нэгж хэрчэмдэх тоон утга нь мэдэгдэхгүй байгаа боловч тгийн баруун гарт талд нь байгаа. Тиймээс тгээс их. Тэгэхээр энэ тэнцэтгэл биш үнэн. Үнэн тоон тэнцэтгэл биш байна. За энэ нь Б тооноос их үү? За үнийг харъя. А тоон шулуун дээр Б тооны зүүн гарт талд нь байрлаж байна. А тоон сөрөг мөн Б тооноос бага. Тэгэхээр Б тооноос бага ба их биш байна. Тэгэхээр энэ нөхцөл тохирохгүй. Аль нэг нь нөгөөгөөс их байхын тулд баруун талд нь байрлах хэрэгтэй юм байна. Б тоон их болж байна. Б тоон баруун гарт талд байгаа учраас А тоон Б тооны зүүн гарт талд нь байна. А тоон Б тооноос бага. За тэгэхээр үүнийг авч үзье. Сөрөг А нь С-гээс их юм болов? А тоон С тооны зүүн гарт талд нь байгаа С тооноос их биш гэдгийг та нар мэдэж байгаа. А тоо бол сөрөг тоо, тгийн зүүн гарт талд нь байгаа. С бол эерэг тоо, тгийн баруун гарт талд нь байгаа. Сөрөг А тоог авч үзье. Тоон шулуун дээрээ тэмдэглэе. Хараахан хэрэглээгүй өнгөөр тэмдэглэе. Сөрөг А тоо яг хаана байх юм бол? Толоорой 1 2 3 4 5 6. Тэгэхээр сөрөг А нь баруун гарт талд нь байна. Сөрөг А тоог С-гийн баруун талд нь тэмдэглэе. Тэгэхээр сөрөг А нь С тооноос их болж байна. Энэ нь үнэн юм байна. Сөрөг тоо шиг харагдаж байгаа мөртлөө эерэг тооноос яагаад их байна вэ? Сөрөг тооны сөрөг нь өөрөө гардаг гэдгийг санаарай. Мөн энэ тоон зүүн гарт талд 6 нэгж зайд байна. Иймд эсрэг тоон эерэг тоогоор нь. Тэгээс баруун тийш 6 нэгжийн зайд байна.
Баруун талд нь 5 нэгжийн зайтай байгаа учир C тоо бол эерэг тоо юм. Сүрэг А нь эерэг тоо. Иймд C-гээс сүрэг А нь их тоо. А тоо нь C-ийн баруун гар талд байрлана.